жоохон цай гаргах болох уу? За ажлын хэсгийн гишүүд бүгдээр орж ирэх суучих гэж орж ирэх суу. Штабынхаа. Жоохон нэг заачих уу? Соо бүгдээр сууч. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн бас наашаа. Энэ микрофоныг энийг ашиглах юм уу те? Энэ дээр юм уу? За. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За ажил дөрвийн соёлын яамнаас улсын ерөнхий сайдын за ард иргэд нас одоо олон хоног ингэж болно гэж яагаад одоо төрөлсгийн зүгээс ямар арга хэмжээ авч байгаа талаар та бүхэнд бас мэдээлэл өгье гэж та бүхэн өнөөдөр цуглууллаа. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг мэдээлэлээр тогтмол хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх үүрэг өгөхий шуурхай штабыг одоо ажил дөрвийн соёлын сайдаар ахлуулж, гадаад харилцааны яам, зам тээврийн яам, цагдаагийн ерөнхий газар, монополийн эсрэг газар, татварын ерөнхий газар, ашигт малтан газрын тосны газар, тагнуулын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, гайлын ерөнхий газар, тээврийн цагдаагийн алба, за тэгээ Улаанбаатар төмөр зам болон газрын тосны бүтээгдэхүүн импортлагч аж ахуйн нэгжүүдийн одоо төлөөллийг оролцуулсан, одоо холбоотыг оролцуулсан ийм одоо өргөн бүрэлдэхүүнтэй. За үүсэж байгаа нөхцөл байдалд шуурхай менежмент зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгөх юм ажлын хэсэг одоо байгуулагдсан. Тэгэхээр би өнөөдрийнхөө мэдээллийг та бүхэнд одоо бас нэлээд дэлгэрэнгүй өгчий гэж бодож байна. За энд бол бас хамгийн түрүүнд та бүхэнд ард иргэдээс бас ингээд бухимдуулж ийм одоо очирлуулж дараалуулж байгаад бас хөлцөл өчье. За мөн бас одоо энэ үеэр өмнө нь өөр одоо олон бусад одоо сэдвүүд дээр ашигт малтмуулын тухай хууль, амнаат гэдэг олон асуудлуудыг яригдчихсэн хөл мэдээллийн үеэр одоо миний ярьсан яриаг янз бүрээр ашиглаж бас ард иргэдэд бухимдуулах янз бүрийн ажил болсон байна лээ. Үүнд бас уучлал хүсье. Би одоо бас өнгөрсөн шөнө дард Солонгос улсаас томилолттой явж байгаа дэрлээ аж ахуй нэгжүүдийнхаа төлөөлөлтөө цуг бас 3 дахь чих, 4 дахь чих үүсвэрүүдийг бий болгох ажиллаар явж байгаа. Ирлээ мөн үргэлжлүүлээд бас дахиад явах одоо юм аргалтай байна. Тэгэхээр ер нь яагаад ийм нөхцөл байдал үүсчихв, юу болчих вэ? Үйлчлэгийг нь бол одоо бусад их үүсвэрүүдээс авдаг. За ялангуяа бид бол нарийн улс өмнөх хөршөөс ингэж авч хэрэглэдэг. Орос улбаны улс маань бол сүүлийн одоо хэдэн жил бас Украин улстай цэрэгдлийн ажиллагаатай энэ нөхцөл байдалтай байгаа. За гэвч бидэнд бол бас засгийн газар хоорондын байгуулсан гэрээ хэлцлийнхээ хүрээнд болон за мөн бас одоо найрсаг хөршийн ажиллагаа бидний бас хамтын идэвхтэй ажиллагааны үр дүнд өнгөрсөн одоо нэг жилийн хугацаанд бол бас шатхууныг бас гайвуулж ингээд яваад байна. Гэвч онгоцноос хойш орчин хоолой буюу дэлхийн нефтийн одоо тээврийн 25% дангаараа явдаг энэ одоо хоолой орчин Иран, Америкийн нэгдсэн улс хооронд одоо нэлээд томоохон одоо зөрчил үүссэн. За энэ зөрчлийн асуудал бидний аврал харахгүй юм нөхцөл байдал болж үндсэндээ ер нь дэлхийн нефтийн одоо тээвэр за бэлэн бүтээгдэхүүний нөхцөл бол туйлын хомсдолтой байдал үүсгэж байгаа.
Дэлхийн эрчим хүчний байгууллагын томьёолсноор бол дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүчний газрын тосны хямрал болж байна. Энийг дэлхийн бүх улс орон туулж байгаа. Бүгд найрамдах улс бол жишээ нь газрын тосны хэрэглээний 85%-ийг одоо энэ импортлт өгөөгөө 60% зөвхөн одоо энэ Ормосын хоолойг дамжин өнгөрч орж ирдэг нефтээс авч ирдэг. Бүгд найрамдах хятад ард улс байна. 40%-ийг нь бол энэ хоолойноос авдаг. Энэ хоолойн тээврээс одоо авч идэг. За дараа нь одоо Япон улс байна, Пакистан, Европын холбоо, Арабын нэгдсэн эмират, Сауди Араби. Энэ бүх улс орн, Зүүн Азийн бүх улс орн ингээ бүгдээрээ энэ хямралыг бол туулаад явж байгаа. Манай улсын хувьд бол бид Оросын холбооны улстайгаа бол харьцангуй бас одоо доктортай ажиллаж бас энэ бэрхшээлтэй байдал одоо харьцангуй бага өртөж ингэж бас явж байгаа ч гэсэн нөлөөлөл бол байна. Өөрөөр хэлбэл энэ оны 7 дугаар сард одоо Оросын холбооны улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины талаас зөвхөн одоо 7 дугаар сарын байдлаар ихэд 190 удаагийн дроны довтлогоо хийгдсэн байгаа байхгүй. 190 удаагийн дроны довтлогоо. Энэний үр дүнд энэ нь бол өнгөрсөн оны одоо дайралтуудаас 10 дахин өгсөн үзүүлэлт юм байна. Албасны мэдээллүүдээс авсан мэдээллээс харахад энэний үр дүнд бол үндсэндээ 16 одоо томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд НПЗ гэдэг энэ ярьдаг энэ үйлдвэрүүд бол бүрэн ажиллагааг болсон. Энэний үр дүнд Оросын холбооны улсын нийт одоо дотоодны үйлдвэрлэх хүчин чадал 45% хүртэл унсан. Манай гол нийлүүлэгч байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад 2026 оны 6-аас 7 дугаар саруудын байдлаар Оросын холбооны улсын нийт мужуудын 90% шатхууны хомсдын нөхцөл байдалтай байна. Уртаараа л үүссэн 78 мужтай 30 литрээс илүүгүй шатхуун болгодог юм одоо хязгаарлалт хийчихэл ингэ байж байна. Автобензиний экспортын хатуу хоргийг тавьсан 2027 оны 1 сарын 1 болтол. Гэхдээ өнгөрсөн хаврын чуулганаар Монгол Улсын засгийн газраас өргөн барьж улсын хурлаар батлуулсан хэлэлцээрийн үр дүнд энэ хоригт Монгол улс бол одоо орохгүй байна. За дизель түлшний түр хугацааны хориг тавьсан байна. За энэ хоригт Монгол улс бас орохгүй байна. За онгоцны түлш бол бүр гаднаас импортлох руугаа орж байгаа. Сар бүр одоо 400 мянга хүртэл тонн бензинийг Беларусь, Казахстан, энтэг улсаас авч байна. Оросын холбооны улс. Авч байгаа. За энтэг улсад одоо өөрийнхөө түүхийн нефтийг одоо хямд үнээр өгөөд боловсруулуулаад авах зэрэг одоо арга хэмжээнүүдийг авч байгаа. За бидний хувьд энэ нөхцөл байдал бол ер нь нефтийн бүтээгдэхүүн хэрэгжилж эхэлсэн цагаас л бид энэ хараат байдалтай байсан юм. Шатхууны асуудал хариуцсан сайднараас энэ зовлон үрээгүй сайд арга байхгүй. Би зүгээр өөрийгөө өмөрж байгаа одоо биш зүгээр байгаа нөхцөл байдал маань ийм байсан юм аа гэдгийг одоо та бүхэндээ тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр энэнд бол бид урт болон дунд хугацааны одоо бодлогын арга хэмжээнүүдийг маш яралтай эрчимтэй аваад хэрэгжүүлээд явж байгааг энэ презентацийнхаа төгсгөл танилцуулъя. Та бүхэн танилцуулж байгаа энэ презентацаас ингээд харахад манай улсын хэрэглээ жилдээ 14%-аар өсдөг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 14%-аар өсдөг. Одоо өнгөрсөн оны гүйцэтгэл 2025 оны гүйцэтгэлээр бид үндсэндээ 2 сая 941 мянга буюу 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Одоо энэ оны эхний 7 сарын байдлаар 1 сая 783 үндсэндээ ингээд оны төгсгөл рүү бол бид 14-15% өсөлт харна. Энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр манай уул уурхай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрс өсөж байна. Хэрэглээний хувьд ингээд хараад үзвэл бид нийт хэрэглээний 30% нь АЕ92 автобензин байдаг юм. Уртлын улаан одоо шугам байна. За энэ хойно бас харах ийшээ ингээд харна үз. За 63.5% нь бол дизель түлш байдаг. Бусд нь одоо тэгээд газрын тосны бусад бүтээгдэхүүнүүд орчин гэж болдог. За олон нийтийн дунд ингээд тусгай зөвшөөрлөө цуцлаач, тусгай зөвшөөрлгүй болгооч, бүгдэнд нь өгөөч, хангалттай болгооч гэдгээ
Бид өнөөдрийн байдлаар одоо би сайд дээр ажиллаж байгаа хугацаанд орж ирсэн бүх тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Тэсэл дэвшил дэлбэр манай онцгойгийнхан байна те. Тэсэл дэлбэрийнх одоо онц аюултай ийм бүтээгдэхүүн. Гэхдээ энд бол бид одоо шаардлага хангасан бол бүх зөвшөөрлийг өгч байгаа. Одоогийн байдлаар импортын 100 зөвшөөрөлтөө 178 аж ахуй нэгж байна. 178 аж ахуй. Бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтөө 195 аж ахуй нэгж байна. Жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтөө 193 аж ахуй нэгж байна. Гэвч харамсалтай нь яг одоо бүтээгдэхүүн олж ирж чаддаг нь 20 хүрэхгүй л аж ахуй нэгж байна. Нефтийн бүтээгдэхүүн тийм элбэг байдаг зүйл биш. Ялангуяа энэ одоо Ормосын хоолой хямрал, Америк одоо Ираны одоо дайны нөхцөл байдал, Оросын холбооны улс, Украины дайны нөхцөл байдлын үед манай бүс нутагдах бэлэн бүтээгдэхүүний одоо олдос байхгүй болчихдог. Ерөөс олдохгүй. Мөнгө нь байгаад байдаг. Бид нар ерөөс гууж авахгүй байгаа шүү дээ. Бид нар очиж мөнгөө төлж авч байгаа. Мөнгөө авахгүй. Тэгэхэд ерөөс бүтээгдэхүүн олдохгүй байгаа. Дэлхийн улс болгон өөр өөрийнхөө одоо бүгдээрээ л ийм одоо яг ижлэх асуудалтай байна. Буцаагаараа нэг буцаач удаа. За манай улсын нийт хэрэглээний одоо 80% ерөөсөө төвийн бүс, говийн бүс хоёрт хэрэгэлдэг. Төвийн бүс бол одоо 40%. За говийн бүс бол 43% хэрэгэлдэг. За баруун бүс 8%, зүүн бүс 5%, хангаан бүс 2%, хойд бүс 2% хэрэгжилдэг. За та бүхэн тэр доор баруун доотлын буланд харж байгаа бах. Сүүлийн 6 жилийн статистикийг ингээ харахад бид өнгөрсөн 2025 онд 2.1 тэрбум Америк долларын худалдаа газрын тосонд одоо хийсэн байна. Гэтэл энэ жил 2026 оны 1 сараас 7 сар хүртэл дэлхийн хэмжээний гадаад валютыг бид зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл энэ одоо хомсдлоос шалтгаалж дэлхийд дахинд үн өссөний үр дүн. Энэ цаашаа өсөд байгаа. Бид дизелийн хямралыг ингэж шийдэг бол одоо энэ аль 3 гараад ивцэн байна. Засгийн газар бол энэ дээр идэвхтэй ажилласан. За шатхууны агуулах улсын хэмжээнд 117, шатгийн агуулах 10, шатхуун түгээх станц 1554. За шатгийн одоо 122 одоо агуулах байна. За цаашаа. Сард ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр ийм үйл ажиллагаа явагддаг. Манай улс ганцхан сарын нөөцөө хадгалах хүчин чадалтай. Нөгөө талдаа бидний хэрэглээ жилдээ 14% өсөд идэг. Сав суулгандаа ерөөсөө бодлого гаргаж бид нэр хөрөнгө гаргаж байгаагүй. Тийм болохоор бид нэг сарын ийм хямралыг дийлэх ямар ч боломжгүй өдий хүрсэн юм. Хэрэглээ өсөд идэг, хадгалах чадвар нь багасаад идэг. Ийм сөрөг парадокстой ямар ч бодлого хийхгүй өдий хүрсэн. Энийг бол манай засгийн газар засаа явж байгаа. Сард ямар ажлууд хийгддэг вэ гэхээр бид сар болгон бид хүсэлтээ өгдөг. Ямар хүсэлт өгдөг вэ гэхээр сар болго одоо та бүхэн ингээд 1-р сараас 9-р сар хүртэл бид өгсөн одоо баталгаажуулсан захиалгын маань хүсэлт нь эхнийх нь хүсэлт те. За дараачих нь одоо 92 дээрхэд бид 1-р сард 80,740-ыг авах захиалга өгсөн бол бид нар 7-р сард 83,000-ыг захиалсан. За ингээд бидний одоо хүсэлтүүд ингэж өгдөг. Сар болго одоо ингэж өгөх. Сардаа бол бид нар нэг 240 орчим мянган тонны одоо газрын тосны бүтээгдэхүүний захиалга өгдөг. Хүсэлт өгдөг. За дараагийн слайдыг гараад. За дараагийн слайдыг гараад ирэхээр бид 7-р сарын шатхууны импортын мэдээлэл тооноор бол одоо жишээ нь бид 80-ыг өгж явахад тий бид 47,000-ын захиалгыг Орос улбаны улсаас таажуулж өгч байгаа байхгүй. Бид бол хангалттай авъя гэж хүсэлтээ өгдөг. Тэд маань өөрийнхөө боломжийн хэмжээнд тааруулаад биднээс энийг л одоо үлдсэнийг нь бид хайж явдаг. Энэ оны тухайд 6 дугаар сар гэхэд манай улсын хэмжээнд 40 хоногийн нөөцтэй бид нэр байсан. 40 хоногийн нөөц гэдэг маань бид нэр энэ сав болгон чинь өөр өөрийн төрлүүдэд хадгалдаг. Дизелийн савнд дизелийн хадгална, 92-ын савнд сав болгон өөр өөр
хоёроо хадгалж болдог бүх савнуудын маань хүчин чадал төмөр зам дээр тавьсан 700 гаруй 92-ийн одоо вагонтой бид нэр буулгаагүй. Өөрөөр сав байхгүй учраас төмөр зам дээр байгаа вагоныг л одоо агуулгаар хадгалж шít, шилж шít төлбөрийн төлөө. Ингээд бид 40 хоногийн нөөцтэй байсан. Ингээд 6 дугаар сард импорт 17%-аар унсан. Одоо бидний захин өмнөх одоо саруудад бүрдүүлсэн байсан 1-р сараас хойш бүрдүүлсэн байсан бүх нөөцийнхөө хүчинд одоо урт өдрүүдийг арайгаас авч гарч байна. Энэ жилийн тухайд бид түүхэнд байгаагүй хамгийн олон фестивалтай. Үсгийн наадмуудтай. Улс даяар зэрэг одоо сумдууд ингээд бүгдээ наадмаа хийсэн. Ийм л одоо наадам одоо 7 сарыг өнгөрөөлөө. Хэрэглээ бол эрс өс. За одоо энд манай бүх аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд одоо сууцгааж байна. 7 дугаар сарын хэрэглээ бодлоо авалт гэсэн үг шүү. Борлуулалтынхаа дүнгээр харахад хэмжээгээр. За зарим аж ахуйн нэгждэр 3 дахин өссөн. Энэ маань нөгөө бидний нөөцлөд хадгалсан байсан 40 хоногийн нөөцийг ингээд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ард иргэд маань бас амраад ингээд явхад бол бас мэдээж бид нар хангахын төлөө бүх хүчин чармаалтаа хангаж хийх хэрэгтэй. Бүх боломжоор одоо бид нар ажиллаж байна. Гэвч нөгөө талдаа одоо бидний импортын одоо гол их үүсвэр бол Орос улбооны улсаас импортын тоо хэмжээг 60% хүртэл бууруул 40%-аар бууруулсан. За энэ хооронд бид нар бас зүгээр байгаагүй сөрүүлж одоо ямар арга хэмжээ авсан бэ гэхээр дараачийн удас байгуулдаг. Шатууны хангамжийг доктортой байдлыг хангах чиглэлээр бид нар ямар арга хэмжээнүүд авч ажилласан бэ гэхээр за 1 2 3 дугаар саруудад гадаад захиалга импортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээр бид нэр 4 5 6 дугаар саруудад манай улсын А2 уртын зэний хэмжээ 40 хоногоос дээшээр баригдаал ингээд явчихсан. Бид нар ерөөсөө өгье гэсэн бүх хэмжээгээр л авч хадгалдаг. Аль болох саваа дүүрэн байлгахыг л зорддог бид нэр. Харамсалтай нь бидний савны хэмжээ их бага байдаг учраас дүүрэл ингээд зогсчдөг. Хүчин чадал маань тэгээд тулчдөг. За манай гол ханган нийлүүлэгч Орос улбооны улсын одоо эрчим хүчний яам Роснефть Газпромын одоо удирдлагуудтай миний бие одоо 10 гаруй удаа уулзсан. Саруулгуу уулздаг. Айн гуцаар ярьдаг, мессеж өчтдөг, мэйл бичцгээдэг. Энэний үр дүнд бол бид нар бол Орос улбооны улс төрөө хэлсэн шүү дээ. Сүүлийн одоо 4 жилийн хугацаанд нийтдээ одоо 70 гаруй мужтай хязгаарлалтаа нийт газар нутгийн 90% хязгаарлалтаа авахд харьцангуй гайгүй барьж явж ирсэн. 5 дугаар сард дизелийн үн 9,000 төгрөг хүрэх байсан. Дизель түлшний үн. Бид энийг Орос улбооны улсын дотоодын биржийн үнээр болгож зохицуулж барьж чадсан. 6 дугаар сард 7 дугаар сард одоо дэлхийн зах зээлийн үнээр нь одоо явуулвал бензиний үн өсөх байсан. Бид бас Орос улбооны улсын дотоодын зах зээлийн үнээр шилжүүлж чадсан байна. Энэний үр дүнд үндсэндээ бараг 2 их 80 төгрөгийн хэмнэлтийг түрүүний гадаад валютын урсгалыг бид нар дотоод авч үлдсэн юм л одоо ажлыг хийгээ явж байгаа. За дараа нь одоо бид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бид нар хятад ард улсаас хангахын тулд бас ажилтгаа. Бүгд нар хятад ард улс бол дэлхийн хамгийн том газрын тос олборлагч өгөөд хэрэглэгч ороо. Дотооддоо одоо хүрэлцээ муутай байдгаас экспортлтгүй. Их хэмжээгээр өгдөг. Бид удаа асуудлыг тавьдаг, бүх боломжоор ажилдаг. Манай аж ахуй нэгжүүд одоо бас хэлэх байх гэж бодож байна. Аж ахуй нэгжүүд маань очиод мөнгө өгөөд авъя гэд олддгүй. Энийг төр засгийн шугамар, дипломат харилцааны шугамар, аж үйлдвэр эрдэс баялагын сайд ажилжээ, засгийн газар ажилжээж квот авч яж орчуулдаг. Үгүй бол өгдөггүй. Ийм амархан зүйл ерөөсөө биш. Би түрүү хэлсэн яриагаа хэлэхдээ манай бүс нутаг дэлхийд даяар бэлэн бүтээгдэхүүн хомсдчиход байна. Тийм учраас олдож өгөхгүй байгаа байхгүй. 7 дугаар сард онгоцны түлш бид нар 3,000 тонныг одоо Бүднар хятад тусаас авч байна. Дизель түлш 2,000 тонныг, 8 дугаар сард 6,000 тонн А92 автобензин, 1,000 тонн дизель түлш импортлохоор одоо одоогийн байдлаар баталгаажчихсан байна. Яриа хэлцээ үргэлжлээ л. Чайнатагаа байнга ярьж байна. Синопектэйгээ ярьж байна. Ажиллаа. Бид хэрэглээг ганц улсаас хамааралтай байлгаад байна. Та нар бас ажилласангүй. Бид дэлхийн бүх боломжит улс орнуудтай ажилладаг.
Казахстантай ярьдаг. Казахстан өгөх боломжгүй гэдэг юм. Дотооддоо 3 нефть боловсруулалт үйлдвэртэй дотоодын хэрэглээг хангаж чаддаггүй. Онцлогтой. Дөрөвдүгээр үйлдвэр нь одоо 2028 онд ашиглалт орох юм байна лээ. Энийний дараа танад бас бүтээгдэхүүн өгөх боломжтой болно гэдэг. За бид булангийн орнуудтай бас харилцдаг. Тээвэр логистикийн хувьд туйлын хүндрэлтэй байдаг. Боломж их муутай. За одоо бол бид бүгд найрамд Солонгос улс, Сингапур гээд одоо бус улсуудаас бас авах ажлуудыг олон удаа, олон одоо сар зүйлээр ярилцчихэж одоо бас зөвшөөрүүлж байгаа. Сая Монгол улсын одоо төрийн их баяр наадмын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч одоо манай улсад айлчилсан. За энэ айлчлалын хүрээнд би бас хүсэлт тавьж ээж одоо бүгд найрамд Солонгос улсын аж үйлдвэр худалдааны нөөцийн сайттай Улаанбаатар хотод 2026 он 7 сарын 10-нд уулзалт хийсэн. Уулзалт хийгээд тусгаалan хүсэлт тавьсан. Манад газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлээч. Тогтмол нийлүүлээч. Манад их усүр хэрэгтэй байна. Ингээд эннийхээ араас нь очоод хилцлээ үргэлжлүүлээд баталгаажуулчаад ирлээ. Одоогийн байдлаар бид тус улсаас сар болгоно 5-аас 10 мянган тонн онгоцны түлш жетнэ гэж ярьдаг. За 20 мянган тонн хүртэл I92 20 мянган тонн хүртэл дизель түлш авах ийм одоо улс төрийн тохиролцоо хийчихэд ирлээ сая. Дотоодынхоо үйлдвэрүүдийг бид нартай шууд уулзуулсан. Манай одоо энэ хоёр холбооны төлөөлөл компани цуг явсан, уулзалт хийсэн. Гэрээ хэлцэл эд үргэлжилж байгаа тийм. Шунхлаа Тэс петролеум бусад компаниудад төр засаг ажиллаа хийж энэ засгийн газрын ажил. Засгийн газар очиж ажиллаа. Аж үйлдвэр эрдэс байлгийн сайд уулзлаа. Араас нь шууд аж ахуйн нэгжүүдийн хооронд нь уулзаад Caltex гэдэг одоо бидний хамгийн том аж ахуйн нэгжүүдтэй аж ахуйн нэгжүүдэд уулзуулаад өмнө нь манайх бас бага хэмжээгээр тээвэрлж авч ирсэн түүхтэй замтай. Одоо замын логистикийн тээврийн бүх асуудлуудаа шийдэх асуудлуудаа бид нар яриад явж байна. Зам тээврийн яамтайгаа хамтраад тээврийнх нь одоо логистикийн өмөр замынх нь одоо квотуудыг тавиулах ажлыг зохион байгуулж байна. Ингэж чадвал бид энэ ажил хэрэгжих юм бол энэ ч одоо үндсэндээ тэгээд энэ 8 сарын сүүлээр бид нар орж байгаа. Энэ шатхуун. Энэ бол манай нөөц болж орж ирэх юм. Нөөц болж орж ирэх. Сарда бид нэр хамгийн одоо дээдл нь одоо 70 мянган тонн I92 хэрэгэлдэг. Одоо нэг 60 гаруй мянган тонны гэрээ баталгаажсан байна. Нэмээд энэ одоо 20 мянган тонны ажил хийгдчихвэл сарын сүүлээр бид бол тасалчлгүй болчихно гэсэн юм одоо зохион төлөвлөгөөтэй ажиллаж байна. За дараач слайд. За би 2025 оны 6 сард сайд болсон. Жил гаруй болж байна. Усын төсөв батлагдсан. Өнгөрсөн оны 6 сараас хойш төсвийн хүрээ өгсөн байсан. Араас нь үйлчлэж явж байгаад энэ нөөцийн савн дээр манай засгийн газар том хэмжээний бодлого хийсэн. Түүхэнд байгаагүй том бодлого хийж. Үе үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөнд байсан юм байна л. Та бүхэн бас хараарай. Юу вэ гэхээр 3-аас 6 сарынхаа хэрэглээний нөөцийг хадгалж чаддаг савтаа болно гэдэг ийм л одоо зорилго бүгд тавьсан байдаг. Бүх засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Харамсалтай нь хэрэгжээгүй 30 жил явцсан юм бил. Манай засгийн газар аж үйлдвэр эрдэс байлгийн яамнаас санаачилж улсын хэмжээнд 3 сарын нөөцөө хадгалдаг савыг 2028 онд гэхэд барьж дуусгах зорилт тавьж тусгаалсан шатхууны зохицуултын тухай хууль баталж нөөц бүрдүүлэх их усүр хөнгөлтөө зээл гаргах эрх зүйн зохицуултыг бий болгож төр оролцож зохион байгуулдаг энэ ажлыг хийж хууль батлуулсны үр дүнд одоогийн байдлаар өнгөрсөн оны 12 сарын одоо 30-нд батлагдсан баг шүү. Энэ төсөв. Сая 3 дугаар сард ажил нь эхлээд нийт за 300 мянган метр кубийн багтаамжтай гэж хэлье да. 22 агуулга шинээр барих өргөтгөлийн ажил хөнгөлтөө зээл олгож 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд одоо ажил идэвхтэй явж байна. Энэ барилгын улиралтай, энэ жилийн барилгын улиралтай гэсэн хүүтрхээс өмнө, онд авахаас өмнө 150 мянган метр кубийн сав ашиглалтанд орно.
Энэ бол манай 14 хоног, манай хүчин чадал 14 хоногор нэмэгдэж гин гэсэн. Дараа жилийн 6 сар гэхэд бид 2 сарын нөөцөө хадгалдаг савтаа болчихно. Тэрний дараа жилийн нөөц гэхэд 28 он гэхэд бид 3 сарын нөөцөө хадгалдаг савтаа болно. Улсын төсөв яригдах үед сав суулганы одоо хөнгөлөлтөө зээл авъя гэж аж үйлдвэрийн сайдл гүйдэг юм да. Тэгэл одоо бусд нь бол өөр тишээл хэрэгтэй явчихдаг. Улсын маань том асуудал энэ багхгүй нөөцтэй болох хэрэгтэй. Бид нар 3 сарын нөөцөө хадгалж чаддаг болчвол саяын 1 удаагийн сарын 40% импортын бууралт, 1 удаагийн үнийн огцом өсөлт 3 сар хүртэлх хугацаанд бид энийг ажирахгүй давж чаддаг болох юм. Энэ бодлогыг цаашаа хэн ч одоо үргэлжлүүлээд явах ёстой. Ингээд нэг 6 сарын нөөцөө хадгалдаг юм нөөцийн савтай болох ёстой юм. Ингэж бид нар чинь бас нэг тусгаар улс байна да тий. Ээлээ сайдаар 1 жил ажиллаж гин. Усын төсөв батлагдаад нэг 7 сар болж гин. Энэ хугацаанд ямар ч байсан савны бодлого хэрэгжээд явж байгаа. Энийг түүхэнд одоо анх удаа хийж байгаа том хэмжээний ажил. За дараач слайд. Газрын тосны үйлдвэртэй болохгүй бол бид энэ асуудлаас салахгүй. Энэ зовлонгоосоо салахгүй. Газрын тосны үйлдвэрийг бол одоо манай улс шүүмжилдэг, янз бүрээр ярьдаг одоо хүмүүс маш их бий. Ямар хэрэгцээтэй болохыг нь бид бүх одоо харж байгаа. Газрын тосны үйлдвэрийн ажил өнгөрсөн оны 6 дугаар сард бол ерөнхийдөө зогсолтын байдалд орсон. Шийдэл байхгүй. За газрын тосны үйлдвэрээ бариад дуусгалаа гэхэд ямар нефтээр энэ үйлдвэрийг хангах юм бэ тодорхойгүй ийм л нөхцөл байдалтай байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд энэний араас хөөцөлдөж ажиллаа. Ажил эрчимтэй явагдаж байна. Нөөцийн савнууд, хадгалах савны агуулгах савууд бүгдээрээ бүтэн баригдаад дууссан. Суурийн ажлууд бүтэн баригдаад дууссан. Иргэний барилгууд бүтэн дууссан. Усан сангууд дуусч байгаа аюулгүй байдлын. Одоо нэрлэгийн том хэмжээний тоног төхөөрөмжүүд нь орж ирж байна. Зээлийг нь улсын төсөвт оруулаад хязгаарлалчихсан. Жилдээ 60-аас 70 сая доллар зарцуулаад өөр ажил хийх боломжгүй ийм л хэрэгцээ зохицуулалттай байсан. Манай засгийн газар гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг нийт аралтайгаар өргөн барьж батлуулсны хүчинд одоо энэ том төхөөрөмжүүд хурдан орж ирээд байгаа чинь ийм учиртай. Бид зээлээ бүрийн хэмжээнд ашиглаж богино хугацаанд ажлын тоо хэмжээг нэмэгдүүлж явж байгаа. Олон одоо сэтгэлдлийг би бас харсан, ард иргэд маань бичиж байгаа. 24 цаг 7 хоног ажиллаж байгаа энд. Уруу ээлжээр ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэрэл тавиад ажиллаж байгаа энэ үйлдвэр. Үйлдвэрийг 28 он гэхэд дуусгахын тулд бүх хүчин чармал зохион байгуулалтыг хийж бид ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн захиалгууд руу хүмүүсийг явуулсан, мөнгөний шилжүүлсэн лицензтэй тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдээд дуусч байгаа. EPC 4. Газрын тосны үйлдвэр дээр олон хүний сэтгэл зүтгэл ингэ явж байгаа. Одоо бас ард иргэд маань одоо энэ ажлыг бас нээлттэй бид мэдээлээд явна. За дараа нь шүүмж гарсан. Ямар шүүмж гарсан бэ? Өөрөөр энэ үйлдвэрийг ямар нөөцөөр хангах гэдэг юм бэ? Ямар нефтээр хангах гэдэг? Гаднаас хангах гэдэг гэдэг асуулт яригддаг. Үнэн. Бид дэлхийн газрын тосны хайгуул судалгаа хийдэг бүхий л аж ахуйн нэгжүүд, том хэмжээний аж ахуйн нэгжүүд рүү хүсэлт урилга явуулдаг. Манай улсад ирж ирэл хайгуул хийгээч. Манай улсад ирж ирэл хайгуул хийгээч. Бид та бүхэнд сайн нөхцөл өгье, гэрээ байгуулъя гэж ирдэггүй. Одоогийн байдлаар манай улсад хамгийн тогтвортой бүгд найрамд хятад ард улсаас хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол Петрочайнагийн одоо олборлолт байна. Энд болохгүй хууль ашиглаж янз бүрийн одоо болохгүй байдлаар одоо ажлыг гацаасаар хагаад олборлолтыг бууруулсан 30 жил үргэлжилсэн маш том татврын маргаан байсан. Энэ асуудлыг шийдэх гэж хинч гар дүрж оролцоогүй. Тойр зүхтагаар цагаа өнгөрөөж ирсэн. Манай засгийн газар энэ асуудлыг шийдэх тусгаалсан хуулийг оруулж энэ асуудлыг шийдсэн. Петрочайнагийн маргаан дуусч байгаа. Петрочайна бол танаа газрын тосны үйлдвэрийн түүхийн эдийг хангах эрэл хайгуулыг бид нар хийж олборлолтыг хангаж өгнө гэдэг амлалтыг бидэрт өгдөг. Энэ ажлыг нь одоо бид төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлүүлэхээр ажиллаж байна. Тийм ч учраас сая
газрын тосны нөөцийг өсгөх хүрээнд 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлалчлаа. Бид бас бодлоготой ажиллаж байгаа. Үйлдвэр маань дуусах гад байна. Ажил нь эрчимжиж байна. Өөрийн дотоодын тостой болох хэрэгтэй байна. Тийм ээ. Энэ ажлыг маргааны шийдлээ, талбайгаа зарлалаа, одоо хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх ажил руу нэрчимтэй орж байгаа. За дараагийн асуудал. Дараагийн асуудал юу байгаа вэ гэхээр бид ер нь цаашдаа яах юм бэ? Би түрүү хэллээ, Дэлхийн эрчим хүчний агентлагаас дэлхийн түүхэнд байгаагүй хямрал гэж томьёолж байгаа. Бид газрын тосны үйлдвэрээ бүтэн барьж дуусгаж, газрын тосоо дотооддоо бүрэн хэмжээнд олборлж үйлдвэрээ хангадаг болтлоо энэ эрсдлээс салж чадахгүй. Зоригтой энэ ажлуудаа хийгээд дуусгана. Савтавуулна. Ийм гурван стратегийн ажлыг манай яам хэрэгжүүлээд засгийн газар хийгээд ажиллаж байгаа. Одоо бид бусад их үүсвэрүүдэд төрөлжүүлэх ажлыг хийж байна. Солонгосоос авна, Сингапураас авна. Дахиад бусад улс орнуудтай ярьж байна бид. Орос улбооны улсын талтай ч гэсэн байнга ярьж байна. Нэг дашим нэг зүйлийг хэлэхэд Орос улбооны улсынхаа талд бол бас талархал илэрхийлэх хэрэгтэй. Өөрсдөө маш дотооддоо хүнд байгаа ч бидэнд бас боломж гаргаад шийдээд байгаа. Бид нэр Оросын улбооны улсын дотоодын үнээс хямдаар хэрэгжилж байгаа. Тасалдал байхгүй их удаа явж чадлаа. Гэхдээ энэ бэрхшээл бол хизээч дахиж давтагдаж магадгүй. Тэгэхээр ард иргэдээсээ хандаж бас гуй, урайлж байна. Дэлхийн нийтийн нөхцөл байдлыг та бүхэн ойлгож бас төвчээртэй хандж байгаад их баярлалаа. Аж ахуй нэгжүүд, импортлогч аж ахуй нэгжүүд, төр засгийн байгууллагууд, яам, агентлагууд иргэдтэйгээ хамтарч улс орнууд энийг давж гарч байгаа. Тэгэхээр бид бол бас энэ ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн хүрээнд бас хэд хэдэн үүрэг даалгаврыг өгж байгаа. Нэгдүгээрт бол өнөө шөнийн 12 цагаас эхлээд энэ өдөр дуусаад гэсэн үг. Улаанбаатар хотод календарын тэгш сондгоо өдрүүдээр машины дугаартаа тааруулж яг нэг тэгш сондгоо дугаарын хязгаарлалт байдаг шиг бид шатхууныг олгоно. Нэг удаагийн цэнгэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана Улаанбаатар хотод. Савнд өгөхгүй. Энэ зохицуулалт бол нөөцийг зөв хуваарлах, байгаа орж ирж байгаа нөөцөө зөв хуваарлах, орон нутгийн ард иргэдэд боломж олгох. Нийт иргэдэд зам дээр бас ингээд өгөхгүй тодорхойгүй шатхуун түгээх станцууд дээр тодорхойгүй байдлаар оочлууд цагийн нүрээд байхгүй байх. Бусаддаа тэгш боломж олгох ийм л зохицуултыг хийж байна. Энэ Монгол улс ганцаараа хийж байгаа зохицуулт биш. Бүгдээрээ Солонгос улс ийм зохицуулт хийсэн, Орос улбооны улс ийм зохицуулттай байгаа. Дэлхийн бус орнууд яг л ийм зохицуулттай. Ард иргэдийн маань дунд бас дуусчих үедээ гэсэн айдас үүсчээд байгаа учраас жоохон зай гаруул очирлж байгаа бол дүрхчээд буруутгах болохгүй. Тэгэхдээ энэ нь бас бусад иргэдийнхаа боломжийг ингээд бас тодорхой хэмжээнд хаагаад байгаа учраас төр засгаас оролцсон зохицуулт хийхээс өөр аргагүй байдалд орж байна гэдгийг та бүхэндээ бас хэлье. За энэ ажилд цагдаагийн ерхий газар, хуулийн байгууллагууд энэ аж ахуй нэгжүүдтэй хамтарч дэмжлэг үзүүлнэ. Энэ сарын 15 хүртэл энэ зохицуултыг хийн. За хоёрдугаарт бол энэ эрх засгийн газрын хуралдаанаар бензин шатхууны импорттой холбоотой чаддаг нь олоод ирээч гэдэг юм бодлогыг дэмжсэн юм тодорхой шийдвэрүүд гарна. Засгийн газрын хуралдааны дараа бид бол бас энэ талаар мэдээлэл хий. За өдөр болгон 24 цагаар манай яам дээр ажиллана. Өглөө болгон та бүхэн мэдээлэл өгнө. Нээлттэй мэдээллийг тавина. За энд байгаа төрөүний дурдсан байгууллага аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд бүх мэдээллээ нэгтгэхэд өнөөцөө та бүхэнд бас тань. Би бас энэ нефт импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөллийг бас энэ ажлуудад бас идэвхтэй хамтарч ажиллахыг хүсье.
гүүрэг даалгавар өгөгдсөн байгаа. Ард иргэдийгээ бас зөв ойлгоорой гэж хүсье. Шатхуун түгээх станцууд дээр одоо удаан цагаар очролж бухимд ажиллаж байгаа түгээгч нар маань бас хөөн ажиллаа хийж байгаа хүмүүсээ гүүрэг даалгавраа аваад ажиллаж байгаа тэр хүмүүсийг ойлгож таавах маань харилцаараа. Нөгөө талдаа энэ шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн шатхуун түгээх колонкууд одоо шатхуун түгээх станцуудынхаа дотоод хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй. Их хэмжээгээр савнд өгж дамал зарж байгаа гэдэг гомдол гарч ирж байна. За тэр яам тамгаасаа асууцгаа бид нар тэгээ одоо хүн гуйж байгаа юм шиг юм нөхцөл байдалтай байгаад байна гэдэг юмнууд яригдчихэв. Тэгэхээр бид одоо өмнө дэлхийд дахинд байгаагүй юм бэрхшээлийг туулж байгаа учраас хин хин бас үзээгүй хэцүү юм тулцгаах гэж байна. За бас Монгол хүний гаргаж дэлхийн нийтийн байдлыг ойлгож бүгдээрээ энэ асуудлыг хамтдаа даваад гарцгаая. Ойрын үед бид нар бас хүлээцтэй хандаж чадвал байдал тогтвортой болох юм найдлага байна. Орж ирж байгаа хэмжээ бол бас харьцангуй бас нэг тогтвортой хэмжээнд хүрчих хэмжээнд хүрж байна. Орос улбаны улсын талтаа өнөөдөр үдээс хойш бас тодорхой мэдээлэл ирэх бах. Орос улбаны улсын засгийн газар нефтийн импорттой холбоотой тухайлсан онцгой комиссын шийдвэр гаргаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд Нэм усрын учрлаас Орос улбаны улсын ерөнхий сайд Мишустин болон Роснефть компани захирал Игорь Иванович Сечин нарт тусгаасан захиа өргүүлсэн бие бас холбогдож байгаа. Тодорхой шийдвэр гарч байгаа тэнцээ. Өнгөрсөн 4-5 дахь өдөр Орос улбаны улсын засгийн газар хуралдаж Монгол улсын нефтийн одоо хангалтыг тогтвортой нийлүүлнэ гэдэг зарчмын шийдвэр гаргацсан байна. Шийдвэр нь албачаад одоо аж ахуйн нэгжүүдтэй өнөө маш очиж явах хэвээр. За өнөөдөр үдээс хойш би бас тодруулаад маргааш таахынд бас мэдээлэл өгөх гэсэн юм бодолтой байна. Тэгээд шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл за манай энэ Монголын нефтхийн үндэсний ассоциацийн тэргүүн Майдар захирал болон Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Мөнх наран бас тодорхой мэдээлэл энэ нөхцөл байдал ямар байгаа юм яаж байгаа талаас мэдээлэл өгөхийг хүсье. За Майдар захирал конфод орж байгаа наана шууд ирж байгаа. Тэгэхээр конфод орж байгаа ярьж болох уу? Солигчхоо за Майдар захирал хоёр ишээ суучих. За. Ишээ сууж байгаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын нефтхийн үндэсний ассоциацийн тэргүүн Майдар гэж байна. За ер нь одоо нөхцөл байдал 2026 маань урд өмнө зах зээлд шийдснээс хойш 30-40 жилийн хугацаанд яг ийм онцгой нөхцөл байдал бол үүсч байгаагүй гэдгийг бас хэлмээр байна. Энэ нөхцөл байдал маань бол та бүхэн мэдж байгаа бах. Одоо ойрхон орнуудын геополитикийн асуудлууд, мөн хойд хөрш Оросын холбооны дотоодын асуудал, Орос Украиний асуудлаас болж ерөнхийдөө энэ хямрал руу одоо хямрал гэж хэлэхэд болох байх гэж бодож байна. Одоо энэ рүү татан оруулж байна. Зөвхөн Монгол улс яг энэ хямралтай байгаа биш. Оросын холбооны улс өөрөө дотоодын зөрчил болон Украинтай холбоотой энэ асуудлаараа бас түрүүн сайдын хэлдгээр өдөрт 200-300 гаруй дрон нисч нефтийн үйлдвэрүүдийг одоо шатааж байгаад нь тэрнээс болж 40% одоо хомсдолд орсон байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. За мөн Ормозын холбооноос болж одоо зүүн өмнөд Аз буюу одоо Хятад, Солонгос, Япон зэрэг орнууд бол өөрсдийн дотоодын шатхууны хомсдолд орсон байгаа гэдгийг бол та бүхэн мэдж байгаа хаа. За энэ донд манай Монголын одоо газрын тос импортлогч компаниуд маань бол засгийн газар, яам, тамгын газар, газрын тосны газартайгаа бол маш нэгт холбоотой ажиллаж гадна талынхаа нийлүүлэгч талтайгаа бол одоо байнгын уулзалт хэлцээрүүдийг хийж байгаа. Энэний хүрээнд бол ер нь сүүлийн 4, 5, 6 сард ерөнхийдөө бол хангалттай хэмжээний саваад үргэж
импортлогч компаниуд авсан байсан. За тэгээд одоо энэ сая 7 сарын урт наадмын өдрүүд бол ерөнхийдөө бол манай хэрэглэгчид маань бас хөдөө гадаа амрах тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол ерөнхийдөө тасралтгүйгээр ерөнхийдөө гайгууд авсан гэж би бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө бол одоо тэр нөөцийг бариагүй байсан бол энэ 7 дугаар сар бол бас хүндхэн байна гэж харж байна. За ирэх 7 сар 8 сарын захиалгууд бол хийгдсэн байж байгаа. Баталгаажаад хойноос болон Оросын холбооноос улсаас мөнгө бид нар авахаар баталгаажсан байгаа. Бүгд хятад улсаас мөнгө шатхуун авахд бол хилцээр нь явцсан, хийгдсэн, эхнээс орж ирж байгаа. За дараагийн ээлж нь бол одоо зүүн Азийн улсууд болох одоо Сингапур, бүгд нь Солонгос улстай бас хилцээр ороод ирлээ. Үүний хүрээнд бол ерөнхийдөө бол объемууд бол квотуудыг тохирцсон байгаа. Логистикийн асуудал болон үнийн асуудал зэргийг одоо бид нар бол яг хилцээрийн төвшөнд явж байна. Энийг ерөнхийдөө бол хурдлуулах тал дээр бол бүх хил арга хэмжээг аваад явж байгаа болно. За тэгээд иргэдээсээ бас нэг үсгэд импортлогч компаниуд болон энэ шатхуун түгээж байгаа компаниуд маань 24 цагаар ажиллаж байгаа. Тэр одоо нефт базаасаа шатхуун түгээх станц хүртэлх бас татаа хултууд явдаг. Энд бол бас нөгөө бөглөөнд орох тиймэрхүү байдлууд үүсдэг. Энэ дээр бас манай зан тээврийн газрынхан маань бас дэмжлэг үзүүлж хурдан татах арга хэмжээнүүдийг авч өгч байгаа. 24 цаг татаа хулт хийж байгаа. Орон нутг руу ч гэсэн ер нь татаа хултууд хийж байгаа. Тийм учраас хүлээцтэй хандна уу гэж та бүхнээс хүсмээр байна. За. За өдрийн мэнд Мөнх наран нефт импортлогчдын холбооны тэргүүнээр ажилладаг. За би нефтийн салбарт 2 гаруй жил ажиллаж байна. За энэ удаагийн шатхууны хангамж зүгэлтийн одоо хомсол очир дараад үүссэн энэ асуудал бол олон улсын нөхцөл байдлаас хамааралтай. За намайг энэ салбар хэмжээний одоо олон улсыг хамарсан ийм шатхууны хямрал тохиолдож байгаагүй. За өнгөрсөн 6 сар түрүүн сайт хэллээ, майдар захирал хэллээ. Компаниудад 30-аас 40 хоногийн 92 бүтээгдэхүүний одоо нөөцтэй байсан. За энэ 7 сард бол хэрэглээ 2 дахин нэмэгдсэн, огц зэм нэмэгдсэн. За тээврийн товчоогоор гарсан өсөлттэй тийм давтамжтай бол байгаа. За одоогийн нөхцөл байдлаар бид нар байгаа нөөцийг зөв зохион байгуулан ажиллаж байна. За гадаад худалдааны гаднаас хангамжийг нэмэгдүүлэх тал дээр төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа. Төр засгийн дэмжлэггүйгээр бол импортыг нэмэгдүүлэх бол маш хэцүү, бараг боломжгүй юм зүйл. Оросын холбооны улсаас ажилтны хэмжээг бол нэмэгдүүлэхдээ зөв аж үйлдвэрээс байлгийн сайд хэллээ. Ажилтны хэмжээ гайгүй нэмэгдэх. За үүний зэрэгцээ Азийн зохицолын татаа хавалтыг нэмэгдүүлснээр бид нар наадмын өмнө байсан нөөцийн хэмжээндээ бол хүрнэ гэж одоо хүлээж байгаа. За бүгд найрамд Солонгос улстай яамтай нь одоо уулзсан, манай сайд уулзсан байгаа. За үүний дараа бид нар 2 үйлдвэртэй нь уулзсан. За GS Global-тай бол тохирно гэж хүлээж байгаа. За бүгд найрамд хятад ард улсаас импортоо хийгээд эхэлсэн. За эхний ээлжинд 2000 тонн дизелийн түвш, 6000 тонн 92 бүтээгдэхүүний ажилтныг бол одоо эхлүүлсэн ажиллаж байна. За ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. За энэ ажлын хэсгийн хүрээнд за шатхууны гайлын бүрдүүлэлтийг хялбаршуулах, за онцгой байдлаас тавигддаг зарим шаардлагуудыг хөнгөвчлөх, за мөн тээвэр зөврөг шуурхай зохион байгуулах ийм ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За мөн иргэд нийтдээ дугаарын төгс сондгоогоор бензин олгох ийм зохицуултыг маргаашнаас эхлээд хэрэгжүүлж байгаа юм байна. За тэгээд удахгүй одоо 8 сарда багтаагаад хангамжийн асуудал бол шийдэгдэх байхаа гэж итгэж байна. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол бас нэг зүйлийг хэлье зүгээр одоо
хугацаанд Оросын холбооны улс 8 удаа явлаа. Яг өстой цэвэр одоо хувь хүний одоо хувьсгалын бүх л одоо харилцаа холбоогоор л асуудлыг шийддэг. Сая одоо бүгд найрамдах Солонгос улсад одоо бас тэгэл манай холбогдох зарим сайд нэрийн тусалцаа дэмжлэг авч ажиллалаа. Хувийн болон одоо албан цагаа бид нар ашиглаж энэ боломжийг татж байгаа. Казахстан улстай байнга ажиллаж байна. Энэ аж ахуй нэгжүүд очиод одоо шатхуу авъя гэвэл эдэрт өгөхгүй. Бүгд хоригтой байна. Бүгдэнд нь өгөхгүй. Зөвхөн улс төр одоо төр засгийн шугамаар ажиллаж ижил бид нар эдрийг олж ирж байгаа. Квота авна, квота тохиролцсон. Энэ дээр манай аж ахуй нэгжүүд очиж гэрээ хийж хөнгөө төлж авч байгаа. Тэгэхээр одоо шаардлагатай бол одоо би дахиад одоо Орос руу явна гэсэн бодолтой байна. Гэхдээ Оросын нөхөд маань бол зайлшгүй ирээд хэрэггүй. Бид бол одоо танай асуудлыг ойлгож байгаа. Манай дотоодод байдал туйлын хүнд байна. Гэхдээ бид бол та нарыг орхихгүй. Хамтарнаа одоо дэмжнэ, туслана гэсэн юм л одоо барь суртаа байна. Энд одоо биднэрт тусалж байгаа, дэмжиж байгаа, хамтарч ажиллаж байгаа бүхий л талууд ялангуяа биднэртний түнш улс орнуудаа би бас талархал илэрхийлье. Дэлхийн нийтээр энэ хүн цаг үеийг хамтдаа туулан гарч байна. Ард иргэд одоо бас монголчууд та бүхнээсээ бүгдээрээ энэ бэрхшээлтэй цаг үеийг хамтдаа туулан гарцгаая гэж хүсье. Алдаа дутагдлын үйл засаад шуурхаа та бүгдтэй хүндрэл үзүүлэхгүй аль болох хүндрэл учруулахгүйгээр асуудлыг шийдэхийн төлөө байгаа нөөцөө зөв зохистой хуваарлж ажиллахын төлөө одоо тодорхой шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байгаа шүү гэдгийг та бүдтэй хэлье. Дизель түлшний хувьд бол одоогоор ямар нэг асуудал алга нөөцтэй байгаа. Аж ахуй нэгжүүдэд маань хүрж байна. Намрын тариалалтын одоо намрын ургац сургаалтын түвшинд бол нэг 7-оос 10,000 тонн дизель түвшний нэмэлт хэрэгцээ үүсдэг. Энийг одоо хөдөө аж ахуй яамд хэлж бол нөөцлүүлж байгаа. Хийлгэж байгаа. За онгоцны түлштэй холбоотой бас яриа гараад инлээ. Онгоцны түлш бас бэрхшээлтэй байсан. Онгоцны түлшийг бид одоо бас хөөцөлдөж бүгд найрамд Хятад ард улс, бүгд найрамд Солонгос улс, Оросын холбооны улс, за зарим болонгийн орнуудаас бас таталтан авалтуудыг хийж за энэ бэрхшээлтэй байдлыг бол шийдлээ. За өнөөдөр гэхэд яг одоо замын үүдээр одоо 1000 тонн онгоцны түлш бууж байна. Араас нь одоо дизель түлш орж ирнэ. Тэрний араас I92 орж ирнэ. Тэгээд дахиад одоо онгоцны түлш орж ирнэ. Сав логистик өөр их үүсвэрээс авах энэ бодлогуудыг бид нэр эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Тэгээд хөвлөм агуулт хүрэлцэн ирсэн та бүхэнд бас баярлалаа. За үнэтэй холбоотой асуудал дээр ийм байна. Бидний номер 1 зорилго бол хангалтыг тасдахгүй байх. Хоёрдугаарт үнийг хит өсөхгүй байх. Бас нэг ийм шүүмж яваад байна. Үнэ чөлөөлөө. Үн чөлөөлөхөөр ер нь бол биш одоо евро 2 төрлийн одоо хүхрийн хий өндөртөө гэсэн үг. Агуулга өндөртөө 92 төрлийн бүтээгдэхүүн дээр бид үн хязгаарлаж байгаа шүү дээ. Бусан дээр бол чөлөөтэй байгаа шүү дээ. Зах зээлийн дээр явж байгаа. Нийт орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн 75% дээр үн чөлөөтэй байгаа. Чөлөөтэй байгаа. 25% дээр л одоо үн барьж байгаа. Яагаад гэвэл бид нар тогтмол гэрээтэй байсан учраас Орос улбаны улсаас нэг. Хоёрдугаарт ийм асуудал байна. Евро 2, евро 3, 4, 5 гэдэг стандартууд байгаа. Энэ нь хүхрийн хэмжээнээсээ хамаарат хүн байгаль орчинд үзүүлдэг хор нөлөөнөөсөө хамаарат өөр байдаг. Хүхрийн хэмжээ ихтэй муу чанарын бензин гэж яриад байдаг. Арай одоо хүхрийн хэмжээ ихтэй энэ бензин үн нь арай хямдхан байдаг. Хүхрийн хэмжээ багтаа байгаль орчин хүн экологид ээлтэй нь үн өндөртэй байдаг. За тэгээд Орос улбаны улс бол жишээ нь хүхрийн хэмжээ өндөртэй евро 2 төрөл, евро 3 төрлийн шатхуунаа огт хэрэглэдэггүй байсан бол сая өнгөрсөн сард стандартаа буулгаад дотоодоо хэрэглэж байгаа. Дотоодоо хэрэглээд эхэлсэн. Бид байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг авчрах чиглэлээр л ажиллаж байна. Үнийг энэ аж ахуй нэгжүүдээс заавал бас бодлогоор зөвлөлдөж та бүхэн маань шийдэрээ гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Үнийн зөвлөл ажиллаж байгаа. Хит өндрөөр нэмүүлэхгүй байх чиглэлд дизель түлшний үнийг бол бид нар бас 5 дугаар сард маш амжилттай барьж чадсан. 1.5 их найт төгрөгийн одоо хэмнэлт хийж чадсан. За сая одоо ингээд наадмын үеэр та нар нэмлээ гэж ингээд асуудал үүсэж байна лээ.
Үндэ бол ямар одоо нөхцөл байдал үүсчихэж байгаа гэхээр нийт хэрэглээний маань 63-64% дизель түвш. Дизель түвшний үн 150 төгрөгөөр буусан. Яагаад гэвэл орж ирж байгаа үн нь буусан учраас бид нар буулгасан. 30 орчим хувийн хэрэглээ бензин дээр 250 төгрөг нэмсэн. Зах зээлийн л одоо зарчим өөр гарцгүй. Ийм л байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдтэйгээ бид бол одоо төр хувь гэхгүй бүгдээрээ л эрвийхээрээ олдож байгаа бүх шатхууныг л авчрахын төлөө ажиллаж байна. Олдсон болгоныг тээвэрлж авчрах, тээврийн логистикийн квот гэж одоо асуудал зохицуулдаг, бүгдийг зохицуулж байна. Зам тээврийн яамтайгаа ажиллаж байна. Эсгийнхэнтэйгээ ажиллаж байна. Улаанбаатар хотын Монгол улсын шатхууны нөөц Улаанбаатар хотын баруун захт байдаг. Толгойд Аршаант. За тэгээд хоошоогоо энэ төмөр замаа дагаад байдаг байхгүй. Улаанбаатар хотын баруун захаас одоо нэг шатхуун түгээх станцад нэг 2000 литрээс 5000 литр бензин л ирж байгаа. За энэ хооронд хязгааргүй өгвөл эн чинь 100 хүрэхгүй машин дүгэл дуусчих. Зарим тохиолдолд. Тэгээд тэндээс одоо цистерн машинд очиад Улаанбаатар хотын төвчрөл дундуур авчираад хийгээд шууд шахаж болдоггүй. Хөөсрөлтийн буулгана, аюулгүй тэгэхгүй дэлбэрэх байхгүй. Аюулгүй ажлын стандартыг авна гэд дахин нэг нөхөн цэнгэлэхэд хамгийн бага хагас өдөр тийм ээ. Хамгийн бага хагас өдөр алдчихдаг. Энэ хооронд тэр өгөхгүй байна, энэ өгөхгүй байна гэх. Үннийг хэлэхэд аж ахуйн нэгжүүд маань бас биднэртэй нийлээд хамтдаа бүх чадлаараа хичээж байгаа шүү. Тэгэхээр бас та бүхэн маань хүлээцтэй ойлгоорой. Тэгээ одоо бас буруу байвал одоо миний буруу байгаа. За зөв байвал та бүхэн маань бас ойлгоод үлээгээд аваад яваарай гэж хүсье. За энэ орнигээс буруу асуулт байна. За. Энийг 8 сарын худалдаа авах бол баталгаажсан юм байна. Тэгсэн. 9 сарын худалдаа авахдаа хэдий яаж баталгаажуулж төлөвлөлт хийж байгаа вэ? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт бол за шар бол үнэхээр байгаа. Өөрөөр хэлбэл хаман дээр Брус маркийн 30 маркийн машин 5 литр 10 литрийн бензинийг шууд ингээд боромттой хийж байгаа юм. Бичлэг нь одоо яг энэ байна. Энийг яаж зөвхөх юм бэ? Тэг сонгоор ингээд зөвхөх юм. Эндээр хэлж чадах юм бэ? За гурав дахь нь шатхууны импортлог компаниудаас сав байгууллаганд барихад ер нь засгийн газраас хэдэн төгрөгийн дэмжлэг өгч байгаа юм бэ? Өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байгаа юм бэ? Эх жилийн 6 сар гэхэд 2 сарын нөөцийг бүрдүүлэх одоо сав тай болно гэж ярьж штэ тийм. Тэгэхээр энэ бас нэг бас энэ асуудлыг үүсэхгүй байх нэг орчин зүйл юм байна. Эндээр бас тодорхой. Шатхууны нөөцийн нэг нь хариулъя өччих үү? Нэг хариулъя өччих. За тэгэхээр бид ингэдэг юм аа. Сар болгоны 25-нд Оросын улбаны улс ч тэр Бүгд найрамд хятад ард улс тэр Солонгос тэр бүх улсууд үнэ өгдөг. Бүх одоо нийлүүлэгчд үнэ өгдөг. За дөрөв нь өөр янз. За зарим нь бол шууд дэлхийн зах зээлийн үнээр авна. Дараа сарынхаа үнийг ирүүлдэг. Одоо жишээ нь энэ 7 дугаар сарын одоо биш одоо энэ 8 дугаар сарын үнийг 7 дугаар сарын 25-нд өгдөг байхгүй. Тухайн сарын 1-р 1-ээс 25-ны өдөр хүртэл зарагдсан нийт дундаж үнийн дунджаар үн тогтдог байсан хуучин. Одоо бол энэ үнээр явахаар Оросд бол үнэтэй болчиход байсан учраас бид Орос улбаны улсын Санкт Петербургийн биржийн үнээр одоо шийдэж байгаа. Энэ бол одоо харьцангуй хямд үнээр авч ийн гэсэн үг. За бид ганцхан сарын нөөцтэй байгаа учраас яг л одоо стандарт өгдөг захиалгаал өгдөг юм. 80,000-аас дээш өгөөч л гэж өгдөг. За эндээс одоо хэдэн баталгаажж ирнэ. Үлдсэнийг нь бид давхар бусад газруудаас баталгаажуулах юм зохицуулт хийдэг. Савта болоод ирвэл бид энэ зохицуулт арай өөрчлөгдөж, арай хөнгөлчлөгдөж ирнэ. Шагтай холбоотой асуудал дээр ерөнхий сайдын одоо байгуулсан ажлын хэсэг одоо ажиллана. Цагдаагийн ерөнхий газар хууль хүчний байгууллагууд хяналт тавина. Хэдийгээр одоо хүн бизнес 8 эрхлэхийн чөлөөтэй боловч хомсдлын энэ үед бас ийм одоо ажил хийх зохимжгүй маа гэсэн ийм л одоо байр суурьтай байна. Нөөцөө жигд бүгдэд одоо хүргэх юм бодлогыг бид нар хэрэгжүүлнэ. Мөн бас түрүүн би бас хэллээ аж ахуйн нэгжүүдтэй дотоод хяналт шалгалтын бүтцүүдээ сайн ажилуулаарай, хяналтаа сайн тавиарай гэдэг даалгаврыг өгч байгаа. За импортлогч аж ахуйн нэгжүүдэд бид 2026 оны улсын төсөвт 20 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр тавигдсан. За одоогийн байдлаар бол 8 одоо агуулгын
ажил 85% гүйцэтгэлтэй байна. Оны төгсгөл гэхэд одоо ажлын тал дуусна. 300 мянган метр кубын хүчин чадлыг бий болгох их усүр гэсэн үг. Бид зээлийн хүүгийн татаас өгч байгаа. 9% зээл өгч байгаа. Арилжааны банкнаас хямдруулж өгч байгаа гэсэн үг. Яг л одоо нөгөө цагаан хувьсгал, ногоон хувьсгал, нөгөө хөдөө аж ахуйн яамны одоо татаасууд байдаг шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн одоо зарчмаар олгож байгаа. Ийм бодлого хэрэгжүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн маань санхүүгийн хүчин чадал бол дийлдгүй юм л. Сонирхолч төрдөг юм л. За. 8 сарын үндээр 850 болоод ирсэн гэж бас хэлжсэн. 50. Тэгэхээр ер нь одоо энэ бас өмнө нэмэгдэх юм нөхцөл үүсэж байна тий. $50 үн өсөж ирсэн. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүдтэй бид ямар хүсэл тавьж байгаа вэ гэхээр эхлээд хангалттай одоо болгоотхоо. Эннийхээ дараа ярилцъя гэдэг байр суурьтай л байгаа. Энэ ийгэл асуугаад байсан. Ийгэл сонсч таа. Өмнө нь нөөцөл ерөнхийдөө нөөцийн савны 30 хоногийн боломжтой гэж ер нь удаа ярьсан. Шатхууны компаниуд яагаад өмнө нь ер нь энэ асуудал үүсгэх өмнө яагаад шатхууныхаа савыг нөөцийг нэмэгдүүлэх боломж хийгээгүй юм бэ? Заавч яагаад ингэж ийм асуудал нөхцөл үүссэн дараа төрөөс тусгай дэмжлэг олгож иж энэ асуудал хэлж байгаа юм бэ? За одоо бизнесийн байгууллагууд ч нь одоо ашигын байгууллагууд тэгээ одоо үнэндээ бол шатхуун гэдэг бол манай улсын хувьд бол стратегийн бүтээгдэхүүн. Улс орны амьдрал. Тийм учраас төр засаг оролцохоос арга байхгүй. За том хэмжээний хөрөнгө оруулалт оруулна. Энийхээ одоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг байр суурийг тавьсаар л өдөө үрсэн юм бэл. Тэгэхээр бид нэр та нар хий гэж шахаад ингээд суугаад байхаас илүүтэй одоо зоригтой шийдвэр гаргаад улсынхаа нөөцийг бүрдүүлэх савтаа болохоос өөр аргагүй. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг ч гэсэн өөрсдийнхөө хангалтыг одоо тодорхой одоо 3 сар хүртэл хугацааны нөөцөө хадгалж чаддаг савтаа бол гэдэг чиглэлийг уул уурхай аж ахуйн нэгжүүдэд өгж байгаа төрөөс. Яг өнөөдрийн байдлаар нөөц хэдий вэ? Яг өнөөдрийн байдлаарх нөөцийн мэдээллийг манай даваа хоёр дарга өгнө. За дараачих нь яасан нэ? Нөөцийн савны явц хэдий өвтэй байгаа юм бол баригдсны дараа нөөцийн сав хэний эзэмшилд очно гэсэн үг. Нөөцийн сав бол аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд очно. Нөөцийн савны бүтээн байгуулалт энэ онд 150 мянган метр кубын дуусах, өөрөөр хэлбэл 50% нь гүйцэж дуусна гэсэн үг. Дараачийн оны 6 сар гэхэд үлдсэн 50% дуусна гэсэн ийм зорилттой ажиллаж байна. Нэг сарын хэмжээний шатхуун нөөцлөх хүчин чадалтай 300 мянган метр кубын сав одоо тоо болж байна гэсэн үг. Энэ бол манай одоо нэг сарын хэрэглээг даана гэсэн үг. Дараачийн жил бид энэ одоо сэтгүүлчдээсээ бас хүсье. За бас ард иргэдээсээ хүсье. Удахгүй төсөв яригдана. Төсөв яригдахад энэ шатхууны нөөцийн сав нэмэгдүүлэх бодлогын маань дэмжиж өгөөрэй гэж хүсье. Яг энэ байдал байхгүй үед би түрүү хэллээ. Аж үйлдвэрийн сайдаас өөр энэ санаа зовж гүйдэг хөнгөө болчихдгийг шүү. Үүрэг хүлээдэг. Энийг бол бид нөгөө шатхууны стратегийн зарим бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг зохицуулах тухай хуулийнхаа хүрээнд төр засагтай хамтраа зохицуулах хууль эрх зүйн орчныг бэлэн болгоцсон байна. Шатхууны сав бэлэн болчихвол юм бол бид нар хийгээд болчихно. Тэгээ яамтайгаа ярилцж байгаа шийдэн дээ. Тэгээ манай аж ахуйн нэгжүүд бас яамтайгаа харьцангуй ойлголцоод явдаг. Тэгээ манай үнийн зөвлөлийн шийдвэр гарахгүй бол ямар нэг одоо өөрчлөлт гарахгүй хэрвээ гарвал торгуулалт холбоотой асуудал яригддаг. Ер нь бол бид энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж байгаа учраас хин хинийгээ дэмжиж явахаас аргагүй л байдаг. Ер нь бол үнэн нэмэх юм уу ямар нэгэн хомсдол үүсгэх ирүүл контакт ер нь урьдчилан хаагдчихдаг болсон. Энэ он гарсаар бас хэдий давтарлаа. Ер нь энэ заахгүй зохиомжтой хомсдол үүсгэж байгаа. Энэ хитгэн аж ахуйн нэгж байгаа шүү дээ. Энэ аж ахуйн нэгжүүдэд ер нь нөхцөл байдал хэвэн болсны дараа асуудал ярих уу? Бид нарт ер нь үгүй биелүүлэх гэдэг юм ийм асуудал ямар нэгэн торгуул нөхцөл ийм тусгай зөвшөөрлөлтөнд хандах асуудал яригдах уу? Яг ийм тодорхой баримт одоо нөхцөл үүсгэсэн тохиолдолд бид шудраг ус өрсөлдөөнийг дэмжих газар, монополийн газруудаар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Яг одоогийн байдлаар бол манай яамны болон агентлагийн одоо хяналтын бүтцийнхэн бүгдээрээ агуулгууд дээр нь очиод буулгалтын хянаад, агуулгын ажилтны хянаа явуулж байгаа. Удахгүй нэг зүйлийг бас хийж байгаагаа бас хэлхээ мартсан байна. Монгол улсын хэмжээнд байгаа бүх шатхууны станцууд, бүх агуулгууд
хилээр орж ирсэн болон машины банкнд хийгдэж байгаа шатхууны бүхий л хяналтын системийг тогтоодог систем манай ус байдгүй юм. Хяналт байдгүй юм. Энийг хийх ажлыг Ашид Мартмал газрын тусны газар дээр хийхээр олон улсын сонгуульч байгууллага зарлцсан явж байгаа. Энийг хийн. Хяналтын удирдлагын системтэй болно. Та хавар ерөнхий сайдтай видео кол хийгээд Казахстанаас шатхуу авах боллоо гэж хэлсэн. Тэгэхээр тэрнээс хойш Казахстанаас шатхуу авсан аагүй. Казахстанаас шатхуу авахар боллоо гэдэг асуудал яриаггүй. Казахстанаас би явж исэн учраас Казахстанаас Оросоос ирсэн одоо видео коллын гол утга бол дизель түлшний үнийг Орос улбаны улсын дотоодын биржийн үнээр авдаг болно гэдэг шийдвэр гаргаснаа танилцуулсан. Казахстан улсаас бид түүхийн нефт авъя гэдэг хүсэл тавьсан. Казахстан улс бол жилийн 1 сая тонныг танаад өгөх боломжтой тээвэр логистикийн асуудлаа шийдвэл болно гэдэг хариуг өгсөн. Бид энэ чиглэлээр асуудал яригдж байна. Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн гэдэг хоёр тустай ойлголт байгаа гэдгийг ойлгоорой. Стратегийн холбогдолтой бүтээгдэхүүнийг ер нь 100% хувийн хвшилд хариуцуулах нь тэр зүйл юм бэ? Тэр өөрөө ядаж агуулах саваа өөрөө хариуцах юм уу? Хувийн хвшлүүд бол ингээд байнга татаас өгдөг, татвар хөнгөлдөг. Гэтэл одоо яг байгаа байдлыг харалтаа петролис ихтэл хамгийн түрүүнд хаалгаа авч байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь яагаад засгийн газар хувийн хвшлийн хэмжээний уурт хийгээд эсвэл засгийн газрын сайд нь хувийн хвшлийн менежер юм шиг гадаад дотоодоо шатхан руугаад ингээд явдаг юм бэ? Би түрүү хэллээ. Дэлхийн нийтээр энэ маш хямралтай байгаа нөхцөл байдал төр засаг оролцохгүй бол эднэр чадах болдохгүй. Нэг хоёрдугаар төрийн эзэмшилт хийж болно. Үдсэн байна лээ. Улсын нөөц төрийн мөнгөөр хийж үдсэн байна лээ. Хулгаалаад идсэн байна лээ. Тэгэхээр энэ хулгай зэлгийгээ дөрвөл хувийн хвшилтэд даадахдаг нь олон улсын зөв жишгээ. Нин үгүй хэлэхэд одоо дэмий болоо хардлагад орж явж байснаас энэ хувийн хвшилтэд найдаад явах нь манай чөлөөт зах зээлтэй улс орны хийх ёстой зарчмын асуудал мөө. За баярлалаа та бүхэнд.